Үргэлжлүүлээд өөрийн индүгцлэлийн тухай бүгдээр ярилцъя. Зураг 13-25-д үзүүлсэн урт ороомгоор гүйх I тогтмол гүйдэл нь ороомгийн хөндий соронзон оронг бий болгоно. За энд нэг юм тэжээлийн үүсгэж байгаа тогтмол гүйдэл байна. Энэ тогтмол гүйдлийн үр дүнд баруун гарын дүрмээр баруун гар тийшээгээ чиглэсэн ийм соронзон орныг энэний хөндийд бий болгоно. За тэгээд энд бол нэг юм тодорхой хэмжээний бас жаад шиг харагдаж байгаа. Ийм талбай S гэж. Талбайгаар нэвтрэх тэр соронзон орны хэмжээ маань багасаад байх юм бол энд соронзон урсгалын хэмжээ багасж байна гэж бүгдээрээ ойлгож болно. За яг үүнтэй адилхан би 2 дугаар өгүүлбэрийг уншия. Гүйдлийн хүч өөрчлөгдөхөд за энэ доор байгаа I маань 10 ампер байж ирсэн тухайлбал 5 ампер болоод өөрчлөгдлөө. Эсвэл 10-аас 20 ампер болоод өөрчлөгдөхөд соронзон урсгал түүнийг дагаад өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл биегийн хэмжээ өөрчлөгдөд ирэхээр соронзон урсгалын хэмжээ бас түүнийг дагаад өөрчлөгдөнө гэсэн санаа. Ороомогт CHH үүснэ. За бүгдээрээ CHH-г санаж байгаа бол хасах дельта фи бахан дельта T байсан. Энэ дээр дельта фи буюу соронзон урсгалын өөрчлөлт бий болох юм бол түүнийг хугацаанд хуваагаад цахилгаан хөдөлгөгч хүчийг гаргаж ирж болж ирсэн. Яг үнэтэй ижил төстэй. Ингээд CHH үүсэх бөгөөд энэ цахилгаан хөдөлгөгч хүч нь индукцийн нэмэлт гүйдлийг бий болгодог байх нь. За тэгэхээр энэ соронзон урсгалыг бид нар I буюу энэ одоо тэжээлийн гүйдлийн хэмжээг өөрчилснөөрөө бид нар соронзон орны хэмжээ цаашлаа соронзон урсгалын хэмжээг өөрчилж байгаа. Соронзон урсгалын хэмжээ өөрчлөгдөнө гэдэг нь тэнд нэмэлт цахилгаан хөдөлгөгч хүч бий болох нь байна. Энэ нэмэлт цахилгаан хөдөлгөгч хүч маань өөрөөсөө юуг бий болгодог вэ гэвэл индукцийн нэмэлт гүйдлийг үүсгэдэг байна. Тэгэхээр энд үндсэндээ бол нэг юм хоёр гүйдэл байгаад байна л да. Нэг юм I байна. Энэ маань болохоор батарейнаас ирж байгаа гүйдэл. Дахиад нэг юм индукцийн I prime буюу I штрих байна. Энэ маань хинээс бий болж байгаа? Индукцийн CHH-нээс. Индукцийн цахилгаан хөдөлгөгч хүчнээс бий болж байгаа. Индукцийн цахилгаан хөдөлгөгч хүч нь юунаас шалтгаалаад байгаа юм бэ гэхээр дельта фи буюу соронзон урсгалын өөрчлөлтөөс бий болоод байгаа. Энэ соронзон урсгалын өөрчлөлтийг батарейнаас гарч иж байгаа тэр гүйдлийн өөрчлөлт нь бий болгоод байгаа. Ингээд нэг нэгнтэйгээ холбоотой байх нь байна. Ил үзэгдлийг өөрийн индукцийн үзэгдэл гэх нэ. Соронзон урсгал багасах нөхцөлд индукцийн нэмэлт гүйдэл нь урсгалын багасалтыг эсэргүүцсэн соронзон орон үүсгдэг. Өөрөөр хэлбэл соронзон урсгал багасаад байна шүү дээ. Хүүшээ наатах чи буцаагаад анхныхын хэмжээнд нь аваачи. Тийм учраас тэр I-ыг бүгдээрээ дэмжиж буюу анх батарейнаас гараад гүйж байгаа гүйдлийг дэмжиж. Тэгээд гүйдлийн хүчийг ихсгий. Гүйдлийн хүчийг ихсэх юм бол B гэсэн цаашлаад Phi гэсэн буюу соронзон урсгал маань ихснэ. Иймд индукцийн гүйдлийн үүсгэх орон анхны оронтой нэг чигтээ дэмжих байна. За дэмжиж байгаа бол I болон I штрихүүд маань нэг чиглэлтэй байдаг байх нь үүнээс болж ороомгийн гүйдэл алгуурхан буурна соронзон урсгал ихсэх нөхцөлд эсрэг процесс явагдана. Соронзон урсгал хүүшээ ихсээд өстө наатах чи буцаагаад багасхыг л да арай л дэмжиж байгаа юм биш үү. Тийм учраас яг I-ыг бүгдээрээ багасгах хэрэгтэй. Соронзон урсгал орныг ихсгээд байгаа энэ I-ыг. Тэгвэл яг энэ I-ыг багасгахын тулд түүнтэй эсрэг чиглэлд ямар нэгэн гүйдлийг гүйлгэж тэр гүйдлийг индукцийн нэмэлт гүйдэл гэж хэлээд байгаа. I штрих. Тийм учраас энэ тохиолдолд хоёулаа эсрэг чиглэлтэй байх нэ. За тэгээд энд бий болж байгаа бүгдээрээ цахилгаан хөдөлгөгч хүчийг хэрхэн яаж олдог вэ гэвэл энэ дээр бичсэн байгаачлан индукцийн CHH нь өөрийн индукцийн үзэгдэл нь эпсилон штрих хасах L-ийг үржих нь дельта I буюу гүйдлийн хүчний өөрчлөлтийг хугацаанд хувааж олдог байх нь дифференциалаар бичвэл хасах L di-ийг хуваах нь dt байдаг байх нь. Индукцийн CHH маань вольтоор илэрхийлэгдэн L маань G-ээр илэрхийлэгдэн удахгүй энэний тухай би ярина. Дельта I маань ампер, дельта T маань секунд нэгжээр илэрхийлэгдэх нь байна. За L гэж юу юм бэ? Өөрийн индукцлэлийн коэффициент буюу товчхондоо индукцлэл нэгж нь генри байдаг. Хасах тэмдэг нь ямар учиртай юм бэ гэвэл өөрийгөө үүсгэж байгаа шалтгааны эсрэг гэсэн утгыг энд илэрхийлнэ. Тийм учраас хасах L di-ийг хуваах нь dt байдаг байх нэ. Үүнтэй холбоотой жишээ 13-ыг бүгдээрээ бодъё. 13:26-д харуулсан реостатын гулгагчийг хөдөлгөж эсэргүүцлийн хэмжээг 0.5 секунд хугацаанд 20 омоос 10 ом болгож бууруулав. Энэ хугацаанд үүсэх өөрийн индукцийн CHH-ыг олоо гэж байна. 20 ом эсэргүүцэлтэй байхад ямар хэмжээний гүйдэл гүйх вэ? Ийшээгээ гараад гүйх вэ гэдгийг олъё бүгдээрээ. Түүнийг I1 гээ. I1 тэнцүү. За тэр эпсилоныг хуваах нь R1
эпсилон байна 50 вольт, өнөөх нь 20. Энэ хоёр ингээ хоорондоо хураагдаад 2.5 ампер анх гүйжсэн байна. За түүний дараачаар реостатыг гулгуулад 10 Ом болгочихсон. Энэгээр гүйж байгаа гүйдлийн хүчийг I2 гэж цөмөрөө. I2 эпсилоныг хуваах нь R2. Ингээд 50-ыг хуваах нь 10. Энэ дээрээс 5 ампер буюу гүйдлийн хүч огцом ихссэн байна. Гүйдлийн хүч ихснэ гэдэг чинь энэ гүйдлийн хүчнээ одоо энэ хөндөд үүсгэж байгаа соронзон орны хэмжээ маань ихссэн байна. Тэ? Өөрөөр хэлбэл соронзон урсгал маань ихснэ гэсэн санаа. За энэ ингэж урсаад ингэж доошоо урсж байгаа. Тэгэхээр бүгдээрээ баруун гарынхаа дүрмээр ингээ харах юм бол энэ хаашаага үүсэх вэ гэвэл баруун гар тийшээ. Нэг юм B. За энэ анх B байж байгаа. Энэ B-гийн хэмжээ нь ихснэ. Энэ ихсээд ирэхээр соронзон урсгалын хэмжээ ихснэ. Соронзон урсгалын хэмжээ ихсэхээр хүүшээ наа чи ихсээд байна шүү дээ. Наатах буцаагаад анхных нь тэр утган дээр нь аваачаа гэдэг түүний эсрэг чиглэсэн өөр нэг соронзон орныг бий болгоно. Тэр соронзон орныг бүгдээрээ индукцийн соронзон орн гээд B' гэж тавьчих. Баруун гарын дүрмээр одоо харъя. Эрхэн хуруу маань зүүн гар тийшээгээ, дөрвөн хуруу маань цаашаага сарвааж байгааг харж байгаа. Тэгэхээр энэ дээшээгээ гүн. Энэ дээшээгээ гүйж байгаа тэр индукцийн гүйдэл маань өөрөө I' болох нэ. Энийг арай нэг өөр газар зурвал яасан. I' болох нь байна. Тийм учраас I' хаашаага гүйх вэ гэвэл ингэж ороод ирээд энэ доошгоо гүйгээд нэг чиглэлд гүйх нь байна. Өөрийн индукцийн CH-ийг хэрхэн олох вэ? За гүйдлийн чиглэлийг нь бид нар олцсон. Гүйдлийн чиглэл бол үндсэндээ хэд байсан? Нэг чиглэлд байсан. За одоо өөрийн индукцийн CH-ийг хэрхэн яаж болох вэ? Эпсилон тэнцүү хасах L дельта I-ыг хуваах нь дельта T гэж болно. Нэг генри гэд өгсөн байна. За Gn гэдэг бол генри гэдэг нэгж дахин сануулъя би. Хасах L нэгийг үржих нь дельта I. Хэдээс хэд болтол хувирсан. 2.5 байжгаад 5 болсон. Тийм учраас 5-аас хасах нь 2.5 хуваах нь дельта T. Ямар хугацаанд? 0.5 секунд хугацаанд. Ингээд эпсилоныг олъё. Эпсилон хасах 2.5-ыг үндсэндээ бүгдээрээ 0.5 25-ыг 5 хасах 5 вольт гарах нэ.